Хуульч шууха хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжлийн талаар танилцуулж байна. Хүний эрх нь хувь хүний эрх чөлөө, шударга ёс, нийгмийн үнэт зүйлсийн салшгүй хэсэг юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад агуу сэтгэгчид төдийгүй энгийн иргэд хүний эрхийн тухай олон янзын үзэл санаа дэвшүүлж, эдгээр нь онол болон хөгжиж төрөл бүрийн чиг хандлагаар баяжсаар иржээ. Хүний эрхийн ойлголт нь зөвхөн эрх зүйн философоор хязгаарлагдахгүй, харин нийгмийн харилцаа, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн тогтолцооны хүрээнд ч өргөжин хөгжиж, түүний мөн чанар улам бүр нарийсаж, гүнзгийрэн тодорхойлогдсоор байна. Өнөө үед хүний эрхийг иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн, соёлын эрх, хамтын буюу олон улсын эрх гэсэн үндсэн 3 ангилж авч үздэг. Иргэний болон улс төрийн эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, шудрах шүүхээр шүүсгэх зэрэг хувь хүний эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг агуулна. Эдийн засаг, нийгмийн, соёлын эрх нь боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зохистой амьдралын нөхцлөөр хангагдах зэрэг хүний амьдралын чанарт шууд нөлөөлөх эрхийг багтаана. Хамтын буюу олон улсын эрх нь ард түмний өөрийн хувь заяагаа тодорхойлох, хөгжлийн эрхээ эдлэх, доктортой хөгжилд оролцох, их тайван, аюулгүй орчинд амьдрах зэрэг улс үндэстний эрхийг хамруулна. Эдгээр нь хүний эрхийн салшгүй харилцан хамааралтай болохыг илтгэх бөгөөд улс орнуудын хууль тогтоомж, олон улсын эрх зүйд тусгагдсан байдаг. Хүний эрхийн түүхэн хөгжлийн талаар товч танилцуулъя. Хүний эрхийн хөгжлийг түүхэн үйлчлэлээр авч үзвэл эртний үеэс эхэлтэй. Вавилоны хуульд гэрийн тунхаг, Ромын эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийн суурь ойлголтуудыг агуулж байв. Дундад зууны үед Магна Харта, Исламын ёс зүйн сургаал, гүнзгийн сургаал хүний эрхийн ойлголтыг улам гүнзгийрүүлсэн байдаг. Харин соён гэгэрлийн 90 үеийн Английн эрх чөлөөний хууль, Америкийн тусгаар тогтнолын тунхаг, Францын хүний ба иргэний эрхийн тунхаг нь орчин үеийн хүний эрхийн суурийг тавьжээ. 19-с 20-р зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөн идэвхжиж, нэгдсэн үндэстний байгууллага хүний эрхийн түгээмэл тунхаглаж баталсан нь хүний эрхийн олон улсын тогтолцоог бүрдүүлсэн юм. Орчин үед олон улсын гэрээ хэлэлцээр дижитал эрх, байгаль орчны эрх зэрэг шинэ үзэл баримтлал нэмэгдэж байна. Хүний эрх нь шашин, ёс суртахууны зарчимтай салшгүй холбоотой үүсжээ. Тухайлбал Вавилоны манай эртний өмнөх 1750 оны Хаммурапийн хуульд нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэх харилцан хариуцлагын буюу талионы зарчим тусгагдсан бөгөөд тухайн үеийн шударга ёсыг тогтоох нэгэн арга байв. Энэхүү зарчим нь зөвхөн Хаммурапийн хуулиар хязгаарлагдахгүй, хуучин гэрээ, Исламын шариатын хууль, Ромын эрх зүй зэрэг шашны болон эрх зүйн бусад тогтолцоомч ажиглагддаг. Гэхдээ энэ зарчим нь язгууртан, энгийн иргэн, боолын хувьд харилцан адилгүй хэрэгждэг байжээ. Тухайлбал язгууртан хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ижил хариу авдаг бол боолын хувьд зөвхөн торгууль төлөх байдлаар шийдвэрлэдэг байв. Манай эртний өмнөх 3-р зуунд Хятадд күнзийн сургаал өргөн дэлгэрч засаглал шударга байх ёстой, хүмүүнлэг байх нь нийгмийн зохистой байдлын үндэс гэсэн зарчмуудыг дэвшүүлжээ. Харин манай эртний өмнөх 500 онд буддын сургаалаар дамжуулан хүн бүр адил үн цэнтэй, инэрэнгуй байх ёстой гэсэн ойлголт төлөвшсөн байна. Грек, Ромын философ нь манай эртний өмнөх 6-аас 4-р зуунд хөгжлийн оргил үедээ хүрч Сократ, Платон, Аристотель зэрэг софистууд хууль ба ёс суртахуун хэрхэн уялдах ёстой талаар онолдож эхэлжээ. Стоицизмын үзэл санааг хөгжүүлсэн Сенека, Цицерон нар байгалийн хууль оршин байдаг бөгөөд хүн бүр түүнтэй нийцсэн төрөлх хэрэгтэй гэж үзсэн байдаг. Тэд хүний эрхийг байгалийн хуулийн хүрээнд тайлбарлаж, хүн төрөх амьдрах өгөх нь байгалийн жамт бол эдгээртэй холбоотой эрх зайлшгүй оршин байдаг хэмээн онол дэвшүүлжээ. Манай эртний өмнөх 450 онд Ромд бүгд найрамдах засаглалтай холбоотойгоор иргэдийн эрхийг тодорхойлсон анхны бичмэл хууль болох 12 хүснэгтийн хууль батлагджээ. Энэ хууль нь Ромын эрх зүйн суурийг тавьж бүх иргэд хуулийн өмнө эрхтэгш байх зарчмыг тодорхойлсон ч язгууртан болон харц нарын эрхийн ялгаа хадгалагдсан байв. Манай эртний 212 онд Ромын эзэнт гүрний хаан Каракал Антонины зарилгаар бүх чөлөөт иргэдэд Ромын иргэншил олгосноор тэд хууль ёсны эрх эдлэх боломжтой болсон. Энэ нь иргэншил ба эрх зүйн харилцааг өргөжүүлж, хүний эрхийн ойлголт хуульчлагдсан томоохон түүхэн үйл явдал байжээ. Дундад зууны үед хүний эрхийн хөгжилд Христийн шашин болон Исламын шариатын хууль чухал нөлөө үзүүлсэн байдаг. Их Британд 1215 онд батлагдсан Магна Харта нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, язгууртнуудын буюу барооны эрхийг хамгаалсан анхны баримт бичгийн нэг байв.
Энэ нь шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, шударгаар шүүлгэх эрх зэрэг үзэл санааг агуулсан бөгөөд хожим үндсэн хуульд засаглалын эхлэл болжээ. Исламын ертөнцид 622 онд Мединагийн гэрээ батлагдаж, Исламын шариатын хуулийн үндэс суурийг тавьсан. Энэхүү гэрээн бүх хүн Аллахын өмнө эрхтэгш байх ёстой гэсэн үзэл санааг агуулсан төдийгүй шашин хоорондын нийцлийг хангасан эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн. Улмаар Исламын хуульд шударга ёс, нийгмийн хамгааллын тухай зарчмууд хөгжсөн байна. Шинэ үеийн хүний эрхийн хувьсгал 17-оос 18 дугаар зуунд өрнөж, хүний эрхийг хуулиар баталгаажуулах, төрийн дэглэмийг хязгаарлах шинэ үзэл санаанууд хөгжсөн байна. 1689 онд Англид батлагдсан эрхийн тунхаг нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, парламентын бүрэн эрхийг дээдсэн анхны хууль зүйн баримт бичгүүдийн нэг байв. Энэхүү тунхаг нь иргэдийн үг хэлэх сонгох эрхийг хамгаалах суурь баримт бичиг болсон бөгөөд орчин үеийн үндсэн хуульд хаант засаглалын үндсийг тавьсан билээ. 1776 онд Америкийн тусгаар тогтнолын тунхаглал батлагдаж, бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй төрсөн гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Томас Жефферсоны удирдан боловсруулсан уг тунхаг нь Джон Локийн зам ёсны эрхийн онолын нөлөөг шингээж, хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргал эрэлхийлэх төрөлх хэрэгтэй гэж тунхагласан. 1789 онд Францын хүний ба иргэний эрхийн тунхаг батлагдаж, эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн зарчмуудыг тодорхойлсон. Францын хувьсгалын нөлөөгөөр боловсруулагдсан энэхүү тунхаг нь улс төрийн болон иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн орчин үеийн концепцийн үндэс болжээ. (19-с 20 дугаар зууны үед боолчлын эсрэг хөдөлгөөн эрчимжиж 1861-с 1865 онд Америкт иргэний дайн өрнөсөн. 1863 онд ерөнхийлөгч Абрахам Линкольн боолчлыг эцэслэх боол чөлөөлөх тунхаглал гаргасан нь хүний эрхийн түүхэнд томоохон дэвшил болжээ. Улмаар 1865 онд Америкт үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт өөрчлөлт батлагдаж, боолчлыг бүхэлд нь халсан байдаг. Үүнтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах анхны томоохон алхмууд хийгдсэн. 1864 онд Женевийн конвенцийн анхны хувилбар буюу дайны үед шархатсан цэргүүдийн эрхийг хамгаалах тухай анхны Женевийн конвенц батлагдсан. Энэхүү конвенц нь олзлогдсон дайчид болон шархатсан цэргүүдийг хамгаалах улаан загалмайн хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх анхны олон улсын баримт бичиг болсон. Харин олзлогдсон дайчдын эрхийг хамгаалах тухай 3 дугаар Женевийн конвенц 1929 онд батлагдсан бөгөөд 1949 онд шинжлэгдэн хүчин төгөлдөр болжээ. 20 дугаар зуунд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллагууд байгуулагдсан байдаг. Тухайлбал олон улсын хөдөлмөрийн байгууллага 1919 онд үүсгэн байгуулагдаж, хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрхийг хамгаалах олон улсын стандарт тогтоож эхэлсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны үеэр гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийг хүний эрхийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Үүний үр дүнд 1945 онд нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хамгаалах үндсэн зорилтыг тодорхойлсон юм. Үүний дараагаар 1948 онд нэгдсэн үндэстний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан нь анх удаа бүх хүний заяагдмал, салшгүй эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг болсон билээ. Энэхүү тунхаглал нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг биш боловч улс орнуудын үндсэн хуулийн хөгжил, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмын үндэс болсон юм. Тунхаглалын дараа 1966 онд хүний эрхийг олон улсын хэмжээнд эрх зүйн үүрэг бүхий баримт бичгүүдээр баталгаажуулах зорилгоор олон улсын гэрээнүүд батлагдсан. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт нь хувь хүний улс төрийн эрх чөлөөг хамгаалах зорилготой ба үүнд үг хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгогдох эрх, шударга шүүхээр шүүлэх эрх гэх мэт хамаарна. Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пакт нь хувь хүний эдийн засаг, нийгэм соёлын эрхийг хамгаалах зорилготой ба үүнд ажил эрхлэх, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийгмийн хамгаалалт зэрэг багтана. Эдгээр баримт бичиг нь улс орнуудыг хүний эрхийн олон улсын стандарт мөрдөх эрх зүйн үүрэг хүлээхэд чиглэсэн бөгөөд улс орнууд нэгдэн орсноор олон улсын стандарттай дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх шаардлагатай болсон. Орчин үед хүний эрхийг олон улсын хэмжээнд хамгаалах тогтолцоо бүрэлдэн хөгжиж, дэлхийд даяар тэгш байдлыг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна.
2002 оноос эхлэн олон улсын эрүүгийн шүүх үйл ажиллагаагаа явуулж геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгүүдийг шийдвэрлэх болсон. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлүүдэд олон улсын хэмжээнд хариуцлага хүлээлгэх боломж бүрдүүлсэн ч зарим улс орон уг шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Мөн цахим хувьсгал өрнөхийн хэрээр хувийн нууц мэдээлэл хамгаалах нь хүний эрхийн тулгамдсан асуудал болж улмаар цахим эрх чөлөө гэх ойлголт бий болжээ. Өнөөдөр олон улс хувийн мэдээлэл хамгаалах бодлого боловсруулж мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байна. Үүнээс гадна хүйсийн тэгш байдал олон улсын анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд гендерийн эрхийг хамгаалах хууль тогтоомж бодлогын шинжилгүүд улс орнуудад өрнөж байна. Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан эмэгтэйчүүдийн эсрэг бүх хэлбэрийн ялгуурлан гадуурхалтыг устгах конвенц болон бусад гэрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэгджээ. Мөн орчин үед уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал нь хүний эрхтэй салшгүй холбоотой гэж үзэж, байгаль орчны эрх гэх ойлголт өргөн дэлгэрч байна. 2021 онд нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс эрүүл тогтвортой байгаль орчинд амьдрах эрхийг хүний суурь эрх гэж хүлээн зөвшөөрсөн нь энэ чиглэлийн хөгжлийг шин шатанд гаргасан байна. Хүний эрхийн үүслийн тухай онол үзэл баримтлалын талаар танилцуулъя. Хүний эрхийн үзэл баримтлал нь хүний төрөлх эрх чөлөөг хэрхэн ойлгож хамгаалах ёстойг тайлбарладаг философи, улс төр, хууль зүйн онолуудын нэгдэл юм. Хүний эрхийн үүслийг тайлбарлах олон төрлийн онол хөгжиж ирсэн бөгөөд тэдгээр нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хэрэгжилтийн талаар өөр байр суурь илэрхийлсэн байдаг. Эдгээр үзэл баримтлал нь хүний эрхийн мөн чанар, үүсэл, хэрэгжилт, хязгаарлалт, хамгааллын механизмуудыг тодорхойлох үндэс суурь болдог. Хүний эрхийн талаарх онолууд хүний эрхийг ямар үндслэлтэйгээр тогтоож хамгаалах ёстой вэ гэсэн асуултад өөр байр суурьнаас хариулдаг. Үндсэн үзэл баримтлалуудыг зам ёсны эрхийн онол, либерализм, позитивизм, марксизм, социал-демократ үзэл, орчин үеийн олон улсын хүний эрхийн онол гэх зэргээр ангилж болно. Эдгээр онол нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хязгаар, түнчлэн төр ба нийгмийн харилцаанд хэрхэн хэрэгжих ёстой талаар өөр байр суурьтай байдаг. Гэсэн хэдий ч бүгд хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах нийтлэг зорилготой ба хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах, хуульчлах, хэрэгжүүлэх гэсэн суурь зарчимд тулгуурладаг байна. Зам ёсны эрхийн онол нь хүний эрх, төрөөс үл хамааран байгалаас заяагдсан төрөлхийн гэж үздэг. Энэ онолын дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх үндсэн эрхтэй бөгөөд төр эдгээр эрхийг олгодог бус, зөвхөн хамгаалах үүрэгтэй гэж тайлбарладаг. Джон Лок зам ёсны эрхийн онолыг хөгжүүлж амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрх нь хүн бүрийн салшгүй төрөлхийн эрх бөгөөд төр нь зөвхөн эдгээр эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзжээ. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглалын үндэс болж хүний төрөлхийн эрхийг төрөөс дээгүүр тавих онолын суурийг тавьсан. Зам ёсны эрхийн үзэл санаа нь Америкийн тусгаар тогтнолын тунхаглал, Францын хүний болон иргэний эрхийн тунхаглал зэрэг түүхэн баримт бичих тусагдж, орчин үеийн үндсэн хуульд ёсны суурь үзэл баримтлалын нэг болсон. Энэ онол нь хүний эрх, хуульд эдлэх ёс, төрийн хязгаартай эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бүрдүүлсэн юм. Энгийнээр хэлбэл зам ёсны эрхийн онол нь хүний төрөлх эрхийг төрөөс ангид авч үзэж, төрийн гол үүрэг бол иргэдийн эрхийг хамгаалах явдал гэдгийг онцолдог. Түүхэн хөгжлийн явцад энэ онол нь ардчлал хүний эрхийн олон улсын тогтолцооны үндэс болж хөгжижээ. Позитивизмын онол нь хүний эрх бол төрийн тогтоосон хууль ёсны эрх бөгөөд зөвхөн хуульчилсан тохиолдолд хүчин төгөлдөр оршин байдаг гэсэн үзэл баримтлалтай. Энэ онол нь зам ёсны эрхийн онолыг үгүйсгэж, эрх нь зөвхөн төрийн баталгаажуулсан хуулиас үүдэлтэй гэж үздэг. Жереми Бентам, Джон Остин зэрэг хуульч энэхүү онолыг хөгжүүлжээ. Жереми Бентам зам ёсны эрхийн онолыг эрс шүүмжилж, зам ёсны эрх гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр ойлголт бөгөөд хүний эрх зөвхөн хууль тогтоомжоор баталгаажсан тохиолдолд бодиттой гэж үзсэн. Тэрээр хууль бол төрийн тогтоосон эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд түүнийг л хүлээн зөвшөөрөх ёстой гэж онолджээ. Джон Остин энэхүү үзлийг улам хөгжүүлж, хууль бол төрийн шийдвэр бөгөөд төргүүгээр эрх зүй оршин тогтнох боломжгүй гэж тайлбарласан. Түүний үзлээр хууль бол эрх зүйн хүчин төгөлдөр байдал бүхий команд бөгөөд төрийн тогтоосон хуулиас гадна өөр ямар нэг байгалийн эсвэл ёс зүйн эрх зүй байх боломжгүй аж.
Позитивизм нь эрх зүйн реализм, шүүхийн практик болон орчин үеийн эрх зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэвч зарим тохиолдолд буюу тэр дундаа авторитар дэглэм бүхий улс орнд хүний эрхийг төрийн хуулиар хязгаарлаж буйгаа зөвтгөхөд энэхүү онолыг ашигласан байдаг. 20-р зуунд фашист болон коммунист дэглэм хуулийг төрийн дээд эрх мэдлийн хэрэгсэл болгон ашиглаж төрийн тогтоосон хуулийн дагуу хүний эрхийг хязгаарлах боломжтой гэсэн үгсийг түгээмэл баримталсан. Энэ нь зарим улсад төрийн баталгаагүй ямар ч эрх оршин тогтнох боломжгүй гэсэн байр суурийг бий болгожээ. Позитивизм нь эрх зүйг төрийн хуульд тулгуурлан тайлбарлах чухал онол хэдий ч зөвхөн хуульчлагдсан эрхийг хүлээн зөвшөөрөх нь зарим тохиолдолд хүний эрхийг зөрчих эрсдэлд дагуулдаг байна. Тиймээс орчин үеийн эрх зүйн онол позитивизмын үзэл санааг хүний эрхийн олон улсын стандарттай хослуулан авч үзэх чиглэлд хөгжиж байна. Өнөөдөр улс орнууд үндэсний хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх хандлагатай болжээ. Марксист онол буюу марксизм нь хүний эрхийг нийгмийн анги хоорондын тэмцэл өмчийн харилцаатай салшгүй холбоотой гэж үздэг. Уг онол нь капиталист системийг халж социализмд шилжснээр зөвхөн ангигүй нийгэмд жинхэнэ хүний эрх боддоор хэрэгжинэ гэсэн санаанд тулгуурладаг. Карл Маркс хүний эрхийн асуудлыг капиталист нийгмийн бүтцтэй холбон тайлбарлаж эрх чөлөө шударгаас гэх ойлголт нь үнэн хэрэгтээ өмчийн харилцаанд тулгуурсан гэж үзсэн. Түүний үзлээр капиталист нийгэмд хүний эрх нь баячуудын ноёрхлыг хадгалах, хувийн өмчийг хамгаалах хэрэгсэл болдог тул ажилчин анги буюу пролетари жинхэнэ эрх чөлөөг эдлэх боломжгүй гэж тайлбарлажээ. Хоёрдугаар зууны социалист орнуудад хүний эрхийг энэхүү үзэл баримтлалын дагуу тайлбарлаж, хувь хүний эрхийг бус нийгмийн нийтлэг эрх ашгийг нэн тэргуунд тавьдаг байжээ. Социалист нийгэмд хувийн өмчийг халж нийтийн өмч, эдийн засгийн тэгш байдлыг бий болгох нь эрх чөлөөний үндэс гэж үздэг. Хүний эрхийн нийгмийн хамтын эрх, хувь хүний эрх чөлөөнөөс илүүтэйгээр нийгмийн нийтлэг ашиг сонирхолд нийцэх ёстой гэж тайлбарлаж төрийн хяналтыг чухалчилдаг. Монгол улс социалист дэглэмтэй байх үед хүний улс төрийн хийгээд иргэний эрхийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хязгаарлан тодорхойлж төрийн хяналтын хүрээнд авч үздэг байв. Тийм ч учраас төрийн удирдлага хүний эрхийн зохицуулалтын гол тоглогч болж хувийн өмч гэсэн ойлголт байхгүй зөвхөн нийгмийн өмч давмгаалж байжээ. Нийгмийн гэрээний онол нь хүмүүс байгалийн төлөв байдалд эрх чөлөөтэй байсан ч аюулгүй байдлаа хангах, эрхээ хамгаалуулахын тулд төртэй гэрээ байгуулсан гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Энэхүү онолын дагуу хүмүүс тодорхой эрхээ төрж шилжүүлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авдаг гэж үздэг. Гол төлөөлөгчд болох Томас Хоббс, Джон Лок, Жан Жак Руссо нар энэхүү онолыг өөр өнцгөөс тайлбарлажээ. Томас Хоббс байгалийн байдалд хүмүүс хүчирхийлэлтэй эмх замбраагүй амьд үсэн амьдардаг гэж үзэж, аюулгүй байдлаа тогтвортой хангахын тулд нэгдсэн удирдлага буюу төрийг бий болгосон гэж тайлбарласан. Тэрээр хүмүүс өөрсдийн эрх чөлөөний тодорхой хэсгийг төрж шилжүүлж, хүчтэй төвлөрсөн төрийн удирдлага буюу абсолют засаглал бий болсноор л нийгэмд дэг журам тогтох боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь авторитар төрийн үзэл баримтлалын үндэс болжээ. Харин Джон Лок Томас Хоббсын үзлийг няцааж төрийн гол үүрэг нь иргэдийн эрхийг хамгаалах явдал гэж үзсэн. Хэрэв төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол ард түмэн төрийг солих хэрэгтэй гэж тайлбарласан. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглал, эрх мэдлийн хуваарлал, хувь хүний эрхийг хамгаалах онолын үндэс болсон юм. Жан Жак Руссо хүний эрхийг байгалийн жамаар оршин байдаг гэж үзсэн ч нийгмийн гэрээний онолтой уялдуулан тайлбарласан. Тэрээр хүмүүс байгалийн төлөв байдалтай эрх чөлөөтэй байсан ч нийгэм зохион байгуулалттай амьдрахын тулд хүмүүс төртэй гэрээ байгуулж өөрсдийн зарим эрхээ төрж шилжүүлдэг гэж үзжээ. Энэ нь төрийг ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн санааг агуулдаг. Хэрэв төр гэрээгээ зөрчвөл ард түмэн төрийг өөрчлөх бүрэн эрхтэй гэж онолцсон. Түүний энэхүү үзэл баримтлал нь ардчлалын үндсэн зарчмуудын нэг болж хөгжижээ. Либерализмын үзэл баримтлал нь хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн зорилго байх ёстой гэсэн зарчим тулгуурладаг. Энэ үндсийн дагуу эрх чөлөө, өмчийн эрх, хуульд эдлэх ёс нь хүний эрхийн суурь үндэс гэж үздэг. Либерализмын гол төлөөлөгчдийн нэг Джон Стюарт Милл хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг төдийгүй нийгмийн хандлагын асуудал гэж үзсэн. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчлалын үндэс суурь бөгөөд төр болон олонхын дарамтаас хамгаалагдах ёстой гэж тайлбарлажээ.
Либерализмын эдгээр үзэл санаа нь өрнөдийн ардчилсан улс орнуудын үндсэн хуулийн суурь болж хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Либерализм нь цаашид сонгодог либерализм, нийгмийн либерализм зэрэг урсгалд хуваагдаж, төрийн үүрэг, эдийн засгийн бодлогын талаар олон чиглэлээр салбарлан хөгжижээ. Социал-демократ үзэл баримтлал нь хүний эрхийг зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлахгүй, эдийн засаг, нийгэм соёлын эрхийг чухалчлах ёстой гэж үздэг. Энэхүү үзэл нь шударга нийгэм, эрх тэгш байдал, төрийн нийгмийн үүрэг гэх зарчимд тулгуурладаг байна. Социал-демократ онолын гол төлөөлөгчдийн нэг Джон Роллс шударга нийгэмд хүн бүр тэгш боломжтой байх ёстой бөгөөд төр нь нийгмийн баялагийг шударга хуваарлж, иргэдийн сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй гэж үзсэн. Тэрээр шударга ёсны онол бүтээлтэй шударга нийгэм нь зөвхөн хуулийн өмнө тэгш байх төдий бус, эдийн засгийн болон нийгмийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлажээ. Энэхүү үзэл баримтлалын дагуу хүний эрх нь зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлагдахгүй, харин төрөөс бүх иргэдэд боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн боломжийг тэгш олгох үүргийг хүлээх ёстой гэж үздэг. Социал-демократ үзэл нь Европын олон оронд хүний эрхийн бодлогын үндэс болж, Норвеги, Швед, Дани, Герман зэрэг улсад халамжийн төрийн тогтолцоог хөгжүүлэхэд нөлөөлсөн. Энэ нь капитализмын зах зээлийн механизм болон төрийн зохицуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоог хослуулсан загвар бөгөөд хүний эрхийг эдийн засаг, нийгмийн эрхтэй хамт хамгаалах хэрэгцээг онцолдог. Энэхүү үзэл баримтлал нь либерализмын хувь хүний эрх чөлөөг хамгаалах үзэл ба марксизмын эдийн засгийн тэгш эрхийг эрхэмлэх үзлийн дунд байр суурь эзэлж, хүний эрхийн практикт өргөн хэрэгжиж байна. Орчин үеийн хүний эрхийн онол нь хүний эрхийг бүх нийтийн бөгөөд улс орнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр хамгаалах үүрэгтэй гэж үздэг. Улс орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажуулжээ. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц нэгдсэн үндэстний байгууллага, бүс нутгийн байгууллагууд, олон улсын шүүхүүд, трибуналуудын оролцоотойгоор хэрэгжиж байна. Эдгээр нь хүний эрхийг хамгаалах олон улсын механизм болдог. Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн зөвлөл нь улс орнуудад хүний эрхийн зөрчлийг хянаж, зөвлөмж гаргадаг. Хүний эрхийн хороо иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хяндаг. Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хороо нь эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хяндаг. Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн шүүхүүд болон олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг шийдвэрлэдэг. Европын хүний эрхийн шүүх нь Европын хүний эрхийн конвенцийн хэрэгжилтийг хяндаг. Америкийн хүний эрхийн шүүх нь Латин Америк дахь хүний эрхийн зөрчилтэй хэрэгүүдийг шийдвэрлэдэг. Африкийн хүний эрхийн шүүх нь Африкийн хүний болон ард түмний эрхийн асуудлыг хяндаг байна. Хүний эрхийн орчин үеийн онол нь өмнөх онолуудын хувь хүний эрхийг төрийн дотоод хэрэг гэж үздэг ойлголтоос сальж, олон улсын хэмжээнд баталгаажуулах асуудлыг илүү онцолдог болжээ. Хүний эрхийн үзэл баримтлал нь олон зуун жилийн турш хөгжиж, философи, шашин, хууль, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хувьсаар ирсэн. Жам ёсны эрхийн онол хүний төрөлхийн төрөөс ангид эрхийг онцолдог бол позитивизм зөвхөн хуульчлагдсан эрхийг чухалчилдаг. Либерализм хувь хүний эрх чөлөөг хамгаалахад анхаардаг бол марксизм ангийн тэмцэл өмчийн харилцаатай холбоотой эрхийг голлон авч үздэг. Харин социал-демократ үзэл баримтлал нийгмийн тэгш байдлыг хангахын тулд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг байна. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо бүрэлдэн тогтож, улс орнууд хууль тогтоомжтой хүний эрхийн үзэл санааг тусган хэрэгжүүлж байна. 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны олон улсын пактууд нь хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах суурь баримт бичгүүд болсон. Хүний эрхийн ойлголт улс төр, иргэний эрхээс гадна эдийн засаг, нийгэм соёлын болон хөгжлийн эрх, хүрээлэн буй орчны эрх зэрэг өргөн хүрээнд хамрагдах болжээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил байсаар байгаа бөгөөд улс орнууд шин сорилтуудтай тулгарч хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байна. Хуульч Шууха хүний эрхийн үүслийн тухай онол үзэл баримтлал, түүхэн хөгжлийн талаар танилцууллаа. Хуульч Шуухатай хамт хүний эрх чөлөөний талаар судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.